Би та нарт өнөөдөр ердөө 5 жилийн дотор архитектороор орсон компанийнхаа гүйцэтгэх захирал болж чадсан залууг танилцуулах гэж байна. Энэ бол Мөнх Эрдэнэ. Хаус дизайны гүйцэтгэх захирал Баян Мөнх Эрдэнэ. Тэр бидний сайн мэдэх сонжин болдог метр, ара комплекс, хөслийн хад зэрэг төслийг хийж хэрэгжүүлсэн. 19 онд одоо энэ хаус дизайны үүсгэн байгуулагчийн урлагийн хавь зүтгэлтэй Эрдэнэ Бэлэг энэ урилгаар орж ирээд тэгээд 23 онд хаус дизайны гүйцэтгэх захиралаар анх томилогдоод одоо нэг 2 жилийн өмнө үүсэж байна. Хаус дизайн компани надад ирэхдээ тодорхой хэмжээнд нийгмийн даатгалын бүр шимтгэлгээл олон асуудлууд зөндөө байсан л та. Тэгээд мэдээж одоо нэг сайхан хамт олонны хүчээр бол олон сайхан ажлуудын хард гарсан байна. Тэгээ өнөөдөр бол жилийн 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй одоо 2024 он жилдээ сайхан ажилласан байна. Янгын сууд их эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцлбор гэдэг бүр том хүрээгээр нь зарласан. Тэгээ тэнд яг өөрийнхөө ур чадварыг сорж оролцож ирсэн. Тэр үеийн одоо уран бүтээлийг одоо манай хаус дизайны өсгөн байгуулагч Эрдэнэ Бэлэггүй хараад за энэ залуу ер нь болох юм байна гэж дүнсэн юм шиг байна. Тэгээ надад ажлын санал тавиад Японы архитектурын компаниас хүмүүс ирээд ярилцлага аваад тэгээд тэрэнд нь тэнцсэн явахгүй байжсэн. Тэгээ яг 2 шийдвэр тулсан байхгүй юу? За Япон явж тэр мэргэжлийн компанид ажиллах, энд хаус дизайнд ажиллаж Эрдэнэ Бэлэггүй гарын шав болох гэдэг ийм 2 одоо ийм сонголтод түрээд тэгээд намайг аягүй сайн тархицсан шүү. Эхлээд түүний хийсэн ажлын үр дүн сонирхуулъя. Судлаачдын гаргасан тоогоор 2023 оноос хойш 860-аас 880 мянган дотоод дон аялдаг болсон гэсэн. Үүний 433 мянган Архангай руу аялаж, Аранхай аймаг аялал жуулчлалаараа 1-р ордог болжээ. Товчхондоо хөвсгөл баян үлгийч биш Ара фестивал зохион байгуулдаг аймаг гэсэн. Харин Ара фестивалыг зохион байгуулдаг Цолонбаяр тэргүүтэй залуучуудын яриаг одоо сонсцгоо. Нөгөө орон нутаг аймаг гэдэг чинь өөрөө дамжин өнгөрдөг газар байдаг тий. Энд ингээд 41 хоногийн сарын фестивал хийгээд өгөхөр нөгөө фестивалыг зорж ирэхдээ сонирхолтой шоу, entertainment, өв соёлын хийж байгаа зүйлсийг мөн ара комплексыг ирж үзэнгээ энд ирж ирэх хүмүүс чинь шоугаа үзнэ орой хоног тий. Аймгийн буудлын хажуугаар байгаа кемпүүд, бүх юмнууд, дэлгүүр оршооны борлуулалт, худалдаа авалт, малчтын цагаан эдэг бүх зүйлсүүд нөгөө өсөлт нь бүр маш хурдтай болж өгдөг. Тэрүүгээрээ энэ комплекс фестивалийн одоо тэр давуу тал бол энэ аймаг орон нутгаа дэмжиж байгаа. Одоо нөгөө жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийгээ дэмжиж байгаа, ард иргэдэд дэмжиж байгаа, аймгийнхаа эдийн засгийг дэмжиж байгаа тийм арга хэмжээ болж байна. Би хийж чадна гэж өсөн учраас 2 сарын хугацаанд хийсэн. Тэгээд тэрний явцын дунд бол одоо жил болох юм бол автат хийгээл өөрчлөлтийгээ сайжруулалт хийгээл явж байна. Энээс олчлоо бүр одоо жишээлбэл одоо манай хаан багны Архангайд одоо хаан багны салбар хүртэл өөрсдөө очирдчихсэн юм худлаа тоо гарч уу яач уу гэж явчихсан. Бараг нэг фантазлж байгаа юм шиг болдог. Яг эдийн засгийн эргэлт бол нэг 6 дахин өссөн байдаг. Эдийн засгийн эргэлт гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбоотоор 7 сард бол одоо хүн одоо аялал жуулчлалын орлого бол 2022 оноос нэг 8 дахин өссөн явж байгаа 22 онд яг тухайн сарынхаа орлогоор гэсэн үг. Дээрх залуучуудад хамгийн хямдаар нүүж болдог ердөө 36хан контейнероор ара комплекс хэмээх одоо стадион хийхийг санал болгосон хүн бол өнөөдөр бидний ярьж байгаа Мөнх Эрдэнэ. Тэгэхэд ингээ контейнераар энэ одоо хээр талд ийм стадион бариад ингээ цогцоор нь комплекс хийх одоо энэ санаа бол ингээд хээр хийнэ гэсэн санаас үүдж ингээд гараад энэ дэр шиг ингээд одоо бүр мэргэжлийн дизайнер, архитектурын зураач яг энийг төлөвлөж гаргаад эн чинь
зүгээр ингээд нэг юм сэтгэлийн үйлдэл хийждэг юм биш үү? Энд чинь ингээд өрөө тавихад нурахгүй юу? Хүнтэйг авилт энэ хүний сандлын даац юу байх вэ гэд тэр шийдлэр нь хийж өгсөн байгаа. Захиалагчийн одоо тэр хүсэж байгаа санааг одоо бодит болгох тэр зураг дээр л ажилласан гэсэн үг. Боддоо ердөө 36хан контейнераар 433 мянган аялагчдыг мөн гадна дотны одоо уран бүтээлчдийг ая тухтай байх стадион болгох саналыг гаргасан хүн гэсэн үг. Ер нь бол нийт 36 контейнер орсон энэ стадион маань. За ер нь бол өргөн нь 80 м, урт нь 140 м. Ара комплексийн энэ шийдэл нь бүр нүүж болно гэдэг одоо 21 аймагт ийм цэнгэлдэх хүрээлэн хийж болно гэдгийг тэр онцолж байгаа юм аа. Тэгээ араач нөгөө цэвэр лего тавдам шиг угсардаг болохоор зөөж ийш нь нүүлгийн шимжлэх мөрөн боломжтой. Хөвсгөлийн хүслийн хаад бол яг нөгөө өв соёл за хүний дотоод сэтгэл урлаг шингээж хийдэг төслүүд бас байна. Тэр араа бол тэрнээс үгээр ялгарч ихээр нэг цэвэр эдийн засаг маш богино хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэй хийгдсэн төсөлтөө. Өөрсдийн одоо мэргэжлийн ур чадвар шаардаж ижил одоо тэр захиалагчийн ихтгэл үнэмшлийг авна. Тэгээ нэг захиалагчийн хар дахиад 5 захиалагч байдаг. Тэгэхээр нэг захиалагчийн мэргэжийн сэтгэлээсээ одоо хийгээд үр дүнтэй болчих юм бол ард нь бол дараагийн ажлууд үлдэж яддаг л гэж. Багшийнхаа үйл хэргийг бас өөрчлүүлээд хаус дизайн чинь сонжин болдог их майдэр төслийг санаачилж хийж исэн компани баггүй юу. Тэгэхээр яг энэ одоо Монголын оюун санааны энэ нэгдлийг илэрхийлсэн уран бүтээлүүдийг төрүүлдэг ийм мундаг компани. Тэгэхээр энийг уламжлаад цаашаа авч явах чинь зорилготой байгаа. Тэгээд ур чадвартай залуучууд байна. Тодорхой хэмжээнд нийгэмд өөрсдөө илэрхийлээд залуу хүмүүсийн хувьд тэгээд уран бүтээлээ хийх гэсэн зорилготой байна да.